1968 оны Мехикогийн зуны олимпийн наадмын эрэгтэй 200 метрийн гүйлтийн шагнал гардуулах ёслол дээр Америкийн нэгдсэн улсын тамирчид атгсан гараа дээш өргөн хүний эрх, арьс өнгөөр ялгарлан гадуурх үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан. Мөн 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медалийн эзэн Этиоп улсын тамирчин барайнд орохдоо хоёр гараа толгой дээрээ зөрүүлэн нутагт нь болж буй бослох хөдөлгөөнийг дэмжсэн агуулга бүхий үйлдэл үзүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2017 онд Америк хөл бөмбөгийн тамирчид цагаан ариста цагдаа нар өнгөт аристан залуусыг буудаж амь насыг нь хөнөөсөн үйл явдал. Мөн ерөнхийлөгч Дональд Трампын дотоод бодлогыг эсэргүүцэж буйгаа төрийн дуулал ихшиглэж байх үеэр өвдөг дээрээ сөхрөн сууж илэрхийлсэн юм. Эдгээрийн адил Монгол улсын тамирчид ч улс төрийн шинжтэй үйлдэл нэг биш удаа гаргаж байсан билээ. Спорт улс төр хоёр ямар чухал холбоотой болохыг дээрх жишээ болон дэлхийн хэмжээний спортын арга хэмжээнүүдээс харж болох юм. Өвлийн олимпийн 23 дугаар наадам 2018 оны 2 дугаар сарын 9-өөс 25-ны хооронд бүгд найрамдах Солонгос улсын Пинчон хотод 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн Оросын холбооны улсад тус зохион байгуулагдах гэж байна. Энэхүү зургаас сүүлийн жилүүдэд олимпийн наадам болон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээнүүд хизээ хаана болсон, мөн ирээдүйд хаана болохыг харж болно. Спорт хэмээх зөөлөн хүчний их сурвалжийг улс орнууд өөрийн сүр хүчийг харуулах, соёл уламжлалыг танилцуулахад ашигладаг бөгөөд улмаар гадаад харилцаа, геополитикийн давуу тал олж авдаг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд спортын томоохон арга хэмжээг өөрийн улсад зохион байгуулах эрхийн төлөө ширүүн өрсөлддөг билээ. Спортын оргил болсон олимпийн наадмын түүхээс харахад спорт болон олон улсын харилцаа хоёрын нарийн уялдаа холбоог харж болох юм. Орчин үеийн олимпийн анх дугаар наадам 1896 онд Грекийн нийслэл Афин хотод болж байсан ба үүнд ердөө 14 орон оролцож байжээ. Харин 1920 онд Бельги улсын нийслэл Антверпен хотод болсон зуны олимпийн 7 дугаар наадамд дэлхийн 1-р дайнд ялагдсан Герман, Австри, Унгар, Болгар болон Турк гэх мэт орнууд урагдаагүй билээ. 1936 онд Германы Берлин хотод зохиогдсон зуны олимпийн наадамд Адольф Хитлер нацист Германы техник технологийн сүр хүчийг дэлхийн нийтэд харуулахыг оролцсон юм. Үүний дараа хүйтэн дайны үед үзэл сурталаар баруун зүүн хэсгүүдэд хуваагдан дайсагнаж байсан хоёр талууд спортын салбарт ч мөн хөндөрсөн юм. 1980 оны Москвагийн Олимпиад барууны улсууд оролцоогүй бол үүний хариуд 1984 оны Лос Анжелесийн Олимпийн наадамд зүүнний дийлэнх орнууд оролцоогүй билээ. Харин 1992-оос 2016 оны хооронд спортын томоохон тэмцээнүүдэд санхүүгийн болон улс төрийн нөлөөлөл ихтэй улс орнууд ноёрхсон билээ. Үүнээс гадна жижиг улсууд ч ялгаагүй өөрийн нэрийг олимпийн наадамд тодорхой спортын төрөлд гаргаж байна. Үүний нэг жишээ нь Ямайк улс юм. Ердөө 3 сая хүн амтай энэ улс хөнгөн атлетик, тэр дундаа ойрын зан гүйлтийн төрөлд өндөр амжилт гаргадаг. Ямайк улсын тамирчин Усейн Болт ойрын зан гүйлтийн төрөлд олимпийн наадмын 8, дэлхийн аваргын 11 алтан медальтай билээ. Монгол улс ч мөн хүн ам цөөтөөж спортод өндөр амжилт гаргадаг. Монгол улсын баг тамирчид анх 1968 оны Мехикогийн зуны олимпийн наадамд 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан бол анхны алтан медалаа 2008 оны Бээжингийн Олимпиос авсан билээ. Өнөөдрийн байдлаар Монгол улс олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртээд байна. Аливаа улсын гадаад бодлогод спорт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд зарим тохиолдолд хоёр орныг зөвшөлтсөлд хүргэж байхад зарим тохиолдолд үл ойлголцол, дайнд хүртэл хүргэж байжээ. Нэгэн цагт Британий колони байсан Пакистан болон энэтхэг улсуудын үндэсний спорт нь крикет бөгөөд тэд 1947 онд хоёр тусдаа улс болон задарсан ч спортын дивжинд байнга учирдаг байсан нь хоёр орны харилцаанд эргээр нөлөөлсөн байдаг. 1970 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө Салвадор болон Гондурас улсын шигшээ багуудын хийсэн тоглолт
тус хоёр улсын хооронд дайн дэгдэхэд хүргэжээ. 100 цагийн дайн хэмээн нэрлэгддэг энэ дайн нь спортын наадам, улс орнуудын гадаад харилцаа, геополитикт чухал нөлөөтэй гэдгийг нотлон харуулж байна. Мөн спортоор дамжуулан улс орнууд өөрийн дүр төрхийг олон улсад эергээр бүрдүүлэхийг эрмэлздэг. Үүний тод жишээ нь Катар улс юм. Катар улс сүүлийн жилүүдэд спортын салбарт ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд иргэний агаарын тээврийн Qatar Airways компани Испаний хөл бөмбөгийн Барселона багийн өмсгөлийн ивент тэтгэгч болсон юм. Мөн Францын Paris Saint-Germain хөл бөмбөгийн баг Катарын хөрөнгө оруулалтын томоохон группт харьяалагддаг болсон. Хэдэн 100 тэрбум төгрөгийн өртгөөр дэлхийн шилдэг тамирчдыг цуглуулад байгаа энэхүү багийн бүрэлдэхүүнд Бразил улсын суперод Неймар багтдаг билээ. Үүнээс гадна Катар улс 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг аваад байгаа бөгөөд бүс нутгийн цаг агаарын онцлогоос хамаарч тэмцээнийг намрын улиралд зохион байгуулахаар болжээ. Спортыг олон улсын харилцаа, зөөлөн хүчний их сурвалж болгон ашиглаж буй улс орнуудын өөр нэг жишээ нь бүгд найрамдах Хятад ард улс юм. Тус улс стадиум дипломаси буюу цэнгэлдэх хүрээлэнгээр дамжуулах дипломат бодлогын хүрээнд дэлхийн олон улс оронд цэнгэлдэх хүрээлэн барьж өгсөн. Хятад улс Африк тивийн 34 оронд одоогийн байдлаар цэнгэлдэх хүрээлэн барьж өгöd байна. 2017 онд хөл бөмбөгийн Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Габон улс эх орондоо зохион байгуулсан бөгөөд тэмцээн болсон 4 цэнгэлдэх хүрээлэнгийн 3-ыг нь Хятад улс барьж өгчээ. Тус улс зөвхөн Африк тивд ч бус Өмнөд Америк, Аз тивийн орнуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж өгсөний дотор 2008-аас 2010 онд манай улсад ч мөн ийм төрлийн тусламж үзүүлсэн. Цэнгэлдэх хүрээлэнгээр дамжуулах дипломат бодлогын хүрээнд Хятад улс эдгээр улс орнуудад цэнгэлдэх хүрээлэн барьж өгсөний хариуд газрын баялаг олборлох, экспортлоход давуу эрх идэх боломжийг ирж хайдаг билээ. Тус улс спортын энэхүү бодлогоороо дамжуулан Аз, Африк твээр зогсохгүй Европт томоохон байр суурь олж авахар ажиллаж байна. Хятад улсын зөөлөн хүчний бодлогын нэг чухал салаа мөчөр нь хөл бөмбөг болсон бөгөөд тэд 2016 оны байдлаар Европ твийн алдартай багуудын хувьцааны дийлэнхийг зарим тохиолдолд 100%-ийг эзэмших болжээ. Үүнээс гадна тэд засгийн газрын тусламжтайгаар гадаадын ур чадвартай тамирчдыг өндөр үнээр худалдан авч өөрийн орны дотоодын лигтээ тоглуулах болсон. Аргентин улсын шигшээ багийн тамирчин Ezequiel Lavazzi Хятадын Hebei China Fortune хөл бөмбөгийн багаас жилд ойролцоогоор 144.3 тэрбум төгрөгийн цалин авдаг бөгөөд үүгээрээ тэр дэлхийн хамгийн өндөр орлоготой хөл бөмбөгчин болсон юм. Ерөнхийлөгч Ши Жинпин өөрийн улсыг хөл бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч улсын нэг болгохоор зорж байгаа бөгөөд 2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна. Хөл бөмбөгийн спортын цар хүрээ нэгдсэн үндэсний байгууллагын хил хязгаараас өргөн гэдгийг харуулах өөр нэг жишээ нь FIFA буюу олон улсын хөл бөмбөгийн холбоо юм. 1904 онд ердөө 7хон гишүүн улсын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус холбоо өнөөдөр 211 гишүүнтэй олон улсын хамгийн том байгууллага болон өргөжжээ. FIFA-гийн зарим гишүүн орныг нэгдсэн үндэсний байгууллагч тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тус холбоо нь 2015 оноос мөнгө угаах, авилгын хэрэгээр шалгагдаж байгаа ба үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн ажлыг хашиж байсан Sepp Blatter үүрэгт ажиллаа хүлээлгэн өгсөн. 1930 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анх дугаар тэмцээнээс эхлээд улс орнуудын хүч чадлыг хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээгээр илэрхийлэх болсон. Олон улсын хөл бөмбөгийн холбоо 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 14.7 их найд төгрөгийн ашиг олсон гэдэг бөгөөд тэмцээнийг шууд дамжуулах телевизийн эрх болон ивент тэтгэгчдийн гэрээнээс дийлэнх ашгийг бүрдүүлжээ.